Гама агентлагийг үүсгэн байгуулагч нэрт гэрэл зурагчин Цэгмэдийн Батцорог агсны хүмүүс нэртэй гэрэл зургийн Баяр жаргалын 1893-аас 1993 онуудад үйлдвэрлэгдсэн зургийн аппаратны цуглуулгын үзэсгэлэн өнөөдөр боллоо. Эдгээр зургийн аппаратуудыг Баяр жаргалын аав нь цуглуулдаг байсан бөгөөд өдгөө тэрээр өвлөн авч цуглуулдаг байна. Энэ удаад нийт 50 орчим гэрэл зургийн аппаратыг дэлгэн тавьсан юм а. Чарльз Эндрюс Монголд баг анх удаа ирж зураг авч ирсэн. Тэр үеийн тэдний багийнхны хэрэгжилж исэн аппаратаас одоо өнөөдрийн бид нарыг хэрэгжилж бидний сүүлийн үеийнхэнд хэрэгжилж исэн гоо Смена антер гэсэн энгийн аппаратууд байдаг шүү дээ. Тийм аппаратууд хүртэлх юм хугацааны ийм маслтыг хамаарч байгаа. Одоо бол автомат дээр даваад тэгэл тавил зураг авал одоо бүр аюу амар болсон шүү дээ тий. Энэ үед бол яаж гэсэн гэхээр гэрлөө тааруулна, гэрс өдрөө тааруулна, өрцөө тааруулна, хурдаа тааруулна, бүх юмаа тааруулаад тэгээ угаахтаа тэнд хэрэглэл тавьсан байгаа нөгөө бидний бочонк гэдэг юм дотор хийж эргүүлнэ гэдэг энэ чинь ингээд бараг 2-3 цаг бараг нэг өдрийн ажил болдог байсан байхгүй. Тэгэхээр тэр үеийнх нь аппарат илүү нэг хүний хөдөлмөрч болгож байгаа. Батцорог агс нь Монцовын агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан түүнийг баримтад уран сайхны хар цагаан зургуудаар нь хүмүүс илүү мэддэг үлээ. Тэрээр 2001 оны энэ өдөр Баруун аймагуудад болсон байгалийн гамшиг цас судны тухай гэрэл зургийн сурвалжлага хийхээр албан үүргээ гүйцэтгэж яваад нислэг тэргийн ослоор харамсалтайгаар амьд юм а. Энэ өдөр түүний олон сайхан мэрэгжил нэгт найз нөхөд хамтран зүтгэгчд нь ирсэн төдийгүй түүнийг ямархан уран бүтээлж байсны нэгэн нотлогоо Япон улсын гэрэл зурагчин түүний бүтээл төтлөгдөн Монголд ирж байсан тухай сэтгэлдээ хэлж байлаа. Батцорог агсныгаа дурсалж бодохоор хар цагаан зургаар хальсаар зураг аваад л үжидэг. Ерөнхийдөө лабораторид л үжидэг нэг тийм хүн банк санаан сэтгэлд үжидэг. Тэгээ одоо ингээд өөрийнх нь буулгасан яг энэ гараараа буулгасан принтүүд одоо өөрийнх нь хэрэгжилжсэн камер энтерн байгаагаар бол одоо хойч үеийн залуучтай энэ зургийг хараад камер юугаар хавж ирснийг харахад бол хар цагаан зураг ямар байсан, Батцорог сан ямар байсан, яг Батцорог маань ямар байсан, яг тэрүүгээр л одоо хүмүүсийнхээ сэтгэл залуу үеийн хойч үеийн гэрэл зурагчдаа үлдэх болоо гэсэн бодолтой байна. Тухайн ослын газраас талигачийг өөрийнх нь хэрэглэж байсан гэрэл зургийн аппаратаар олж байсан гэдгийг энэ үеэр түүний ар гэрийнхэн найз нөхөд нь хэлж байлаа. Бид түүний гэргийн оч гэрэлтэй уулзаж ослын өмнөх дурсамж болон түүний уран бүтээлийн үзэсгэлэн цаашид гаргах хэсэг тал дээр санаа бодлыг нь сонссон юм а. Нүдийнхэн таанд ингээд зурганд авах боломж гарч байгаа авсруу явна гэл тэгэл тэр өглөө яг нэстэг өглөө жоохон хоцроод тэгээд чи явахгүй мó хоцрлоо ш гэсэн чи за тийм ээ юу тэгэл гараа явсан л да. Тэгээ усаас нэг тэр өдрийнхөө авар төрхөр нь 13-ны өдрийн нэг усаас улаан гомос уцаар яриад тэгээд улаан энд хийх ажил айгүй их байна. Зураг авах ажил айгүй их байна гэж уцаар ярьжсэн. Зургийнхын архив гэж бол зөндөө олон зургнууд бий л дээ. Тэгээд яг энэ яг энэ үзэсгэлэн нэгэ давтаад байна гэхээр нэгдүгээрт өөрөө энэ зургийнхаа сонголтыг хийсэн байгаа. Өөрөө зургийнхаа сонголтыг хийгээд зураг сонгож үзэсгэлэн юм уу альбом нэг уран бүтээл хийн гэдэг чинь тэр хүний өөрийнх нь ингээд яг ингээд шүүж гарна гэдэг чинь бас тэр бол хүн хийж чаддгүй юм байлээ. Тэр чинь одоо ялангуяа хүмүүс чинь ингээд өөрийнхөө зургийг хүртэл авсан зургнуудаа сонголтоо хийж чадахгүй хүмүүс айгүйх байгаа байхгүй. Би баахан зураг аваад л байдаг. Тэгээ яг ямар зураг нь хүнд хүрэхээр байна вэ? Яг яадгийн гэдгийг бас яг ингээд сонгож чадахгүй. Тэр чинь бас мэрэгжлийн хийдэг хүний хийдэг ажил юм байл л. Монголын гэрэл зургийн салбарт оруулсан түүний гавьяг мөнхлөх залуу уран бүтээлчдийг бэлдэх зорилгоор 2001 оноос эхлэн Гама агентлагаас Цэгмэдийн Батцорог агсны нэрмж туралдааг зохион байгуулж байгаа юм а. Хэдийгээр цаг усаар бурхны орон руу эрт одсон ч гэлээ сайн уран бүтээлч мэрэгжлийн зурагчин байсан гэдгийг нотлон харуулсан түүний бүтээлүүд өдгөөч бидний нүд сэтгэлийг баясгасаар байгаагийн тод жишээ энэхүү үзэсгэлэн болж байна. Уг үзэсгэлэн цагаан сарын шинийн 8 хүртэл Улаанбаатарын музейд гаргажээ.